Зяюацхан бамбарнууд минь. Final Destination буюу эцсийн зогсоолын эхний анги орсон ба үдсэн бамбарнууд маань шууд дараагийн ангиг нь үзье гэсэн тул цаг алдалгүй оруулахар шийдлээ. Энэхүү 2 дугаар ангиг нь Америкийн кино найруулагч, мэргэжлийн орлон тоглогч Дэвид Эллис найруулсан ба 26 сая доллараар бүтэж нийт ойролцоогоор 91 сая долларын ашиг орлого олсон байдаг. 1-р ангиасаа 3 сая долларын илүү төсвөрөөр бүтээд бараг 23 сая долларын бага ашиг олсон гэсэн үг. IMDb дээр ч мөн өмнөх ангиасаа доогуур үнэлгээ буюу 6.2 үнэлгээ авсан байдаг. Өмнөх ангийг нь үзээгүй хүн байвал энэ ангийг нь бүрэн гүйцэд ойлгохын тулд өмнөх ангиа заавал үзчихээд ороод ирээрэй гэж зөвлөе. Мэдээж суугт хэдийнэ орчихсон байгаа тул доош нь гүйлгээд газ үзчихээд ороод ирээрэй. Яг тэгэхээр ол юм яриад яг уу шууд 2003 онд гарсан Final Destination 2 кинонда орцгоё. Маргааш 40 гаруй сурагчийн амийг авч одсон 180 дугаар нислэгийн харамсалтай хэрэг болсны 1 жилийн ой болох гэж байна. Гэхдээ хамгийн сонин нь уг нислэгээс амьд үлдсэн хүмүүс ар араасаа нууцлаг хэрцгий ослуудаар өнгөрсөн гэх мэтээгээр кино маань эхэлнэ. Манай киноны гол дүрийн охин болох Кимберли найз зоттойгоо аяллаар явхад аав нь гаргаж өгөхдөө машинаас нэг шингэн зүйл гоцсон байгааг анзаарна. Найзуудаа суулгаад хөдлөхөд нэг нь лаад цуглуулдаг ихч гинтэл гарч ирэх ба гайхаад л цааш хурдны зам руу ордог. Хурдны замаар явхад FM-ээр нь Highway to Hell дуу явж хажуугаар нь ахлах сургуулийн хөл бөмбөгийн багийн тамирчид, нэгэн савхтай cool guy, мотоциклтай нөхдүүд, цагтаа, жирэмсэн бүсгүй, том моднууд ачсан ачааны машин гэдэл төрөл бүрийн хүмүүс явах ба наавнч залгаж газ зогсоод машинаа үзүүлээрэй хэмээн хэлнэ. Бүх зүйлс хэвийн сайхан явж байтал хэмээ манай Кимберли дурмын дагуу бүр сандран сэрхэд яг л болсон үйл явдлууд нь давтагдаж эхэлдэг. Лаад цуглуулдаг ихч ирж өнөө хөл бөмбөгийн багийнхан ч харагдаж FM-ээр нь Highway to Hell дууч явна. Кимберли ч найзуудаа том осол болно хэмээн хэлэн албаар зам хаан зогсдол арийнхан хүмүүс уурлаж эхэлнэ. Өнөө цагтаа залууч ирэн Кимберлиг машинаас гарган юу болоод байгааг асууж эхэлнэ. Манай Кимберли цагтаа залууд харсан зүйлсээ хэлэн зогсдол яг л харсныхан дагуу том осол гарах ба цагтаа залууч Кимберлиг аварч чаддаг. Мэдээж манай Кимберлигийн найзууд машинтайгаа бүгд ухдаг. Цагдаа нар ч Кимберлигийн ачаар амьд үлдсэн хүмүүсийг цуглуулan байцааж эхэлнэ. Кимберли ч нөгөө хэдтэй энэ яг л жилийн өмнө болсон 180 дугаар онгоцны хэрэг шиг зүйл болоод байна. Би яг л тэр Алекс гэх залуу шиг юу болох тухай харсан гэхэд мэдээж л бусд нь огт итгэдэггүй. Амьд үлдсэн хүмүүс нь гэвэл манай Кимберли, цагдаа залуу, яг ослын өмнөх өдөр том лотонд хожсон өнөө cool guy. Энэ ээж хүү хоёр, бизнес вумен болох Кэт, сургуулийн багш Южин болон хар тамхичин guy Рори. Хэдүүлээ хойштой энэ хүмүүсийг шууд ажил мэргэжлэр нь л дуудаа авчээ. Тэр нь тогтооход хамаагүй амрах. Кимберлигийн ээж аав нь чирж ашхууныг гэртээ харж жаахан ч гэсэн тайвширдаг. Өнөө лотонд хожсон cool guy бөөн үнэтэй худалдаа авалт хийгээд их л дөдгөр гэртээ ирэн дуут мессежүүдэд шалгахтал бөөн л бүсгүүчүүд чамайг лотонд хожсон тухай сонссон уулзаж учрах уу гэсэн мессежүүд битүү ирсэн байдаг. Мань хүн ч хоолой ингээ авсан бүгд цагаа зүүн иннээ далдан зогсдол
Энэ үеэр ч өнөө цагтаа залуу манай Кимберлийн хэлснийг бодон интернетээр жилийн өмнөх 180 дугаар ослын тухай болон амьд үлдсэн хүмүүсийн тухай мэдээллийг хайж эхэлдэг. Гэвтэл өмнөх ангийн Алекс барилга дээрээ сунсан тоосхон цохиулж өгсөн байх ба ганцхан Шонток буюу Клэр л амьд үлдэн сэтгэц мэдрэлийн эмнэлэгт өөрийн хүсэлтээр байгаа тухай олж мэднэ. Сая өнгөрсөн Гүйлгаян өгсөн тухай амьд үлдэхсэд бүгд телевизээр үзэх ба бүгд л нэлээд айсан гайхсан шинжтэй л харагдав. Манай Кимберли ч өөрийнх нь таамаг эхнээсээ биелээд ихсэн тул айн өмнөх ослоос амьд үлдсэн цор ганц хүн болох Шонтокийн байгаа эмнэлгийг мэдэж аваад уулзахаар очдог. Сэтгцэн эмнэлэг тул хамгал аюултай гих бүс цаг, утас, бүгж гэх мэт зүйлсээ хураалгаад ороход Шонток битүү зөөлөвчтэй камерын хяналттай өрөөнд хананда өмнөх хэргийн холбоосуудыг наачсан надад битгий ойртоорой гэдэл зогсож байхан тэр. Шонток ч өмнөх ослоос амьд үлдсэн хүмүүс яг л онгоцны дэлбэрэлтийн дагуу өнгөрснөг хэлэхэд манай Кимберли харин өөрийнх нь харсан дараалал нь хойноосоо урагшаа буюу эсэргээрээ дараалал нь явж байгааг ойлгодог. Учир нь өнөө сая өгтөг Гүйлгай Кимберлигийн харснаар хамгийн сүүлд ухалж харагдсан ба амьд үлдснийхаа дараа хамгийн ихэнд өгсөн. Манай Кимберли Шонтокоос тусламж гуйхад өнөөх нь надад одоо хинч үлдээгүй би зүгээр л амьд баймаар байна. Хурдан өрөөнөөс гар гэд хөөхөд манай Кимберли мух улчгаар наана нассаараа байгаараа гэдэл гараад явдаг. Кимберли гэртээ ирэхэд цагдаа залуу ирсэн байх ба уулзаад байж байтал гинтэл буун тагтаа харагдахад цагдаа залуу юу ч хараагүй л байдаг. Нүүнийг нь ямарваа нэгэн дохио хэмээн сэжиглэн дарааллыг хойноос нь бодоход өнөөх ээж хүү хоёр үхэж магадгүй гэдэл шууд байгаа газрын хайн очихоор болдог. Энэ үед ослоос амьд үлдсэн ээж хүү хоёр шүдний эмнэлэг дээр хүүгийнхаа шүдийг үзүүлэхээр ирсэн байх ба I'm gonna need you in here. Noise. Now, Tim, you'll be awake. What did he say about your... Нуг хэргийн дараа өмнөх ангийн Шонтокч туслахаар ирсэн байх ба Кимберли цагтаа хоёр өмнөх анги дээр хамаг чухал зүйлсийг хэлж өгдөг. Өнөө оршуулгын газрын ажилтнтай уулзахаар Шонтокийг даган очдог. Өнөө ах хууч ажиллах юм байж байх ба тусламж гоо мэдэх чадах зүйлсээ хэлээч хэмээн гуйтал зөвхөн шинэ амьдрал үхлийг зогсоож чадна. Бүх зүйлс тэнцвэр дээр тогтдог. Амьдрал байгаа газар үхэл байдаг, үхэл байгаа газар амьдрал байдаг тул үхлийг зогсоохын тулд шинэ амьдралыг эхлүүл хэмээн ойлгомжгүй зүйл хэлснээ нэлээд зөвөнөр инээдэг. Манай гуравч гайхан гарan явж байтал манай Кимберли цагаан том машинтай усан живж буй бас нэгэн зөгнөл харах ба цагтаа залуу амьд үлдсэн хүмүүс тунд цагаан хүргэлтийн машинтай жирэмсэн эмэгтэй байсныг гинт сандаг. Ингэснээр шинэ амьдрал үхлийг зогсооно гэдг нь шинэ хүүхэд төрж энэхүү үхлийн гинжин хэлхийг зогсоох юм байна гэдгийг манай хэд ойлгож авдаг. Ингэснээр цагтаа залуу өнөө машиныг хайж дугаарыг нь олж авснаар жирэмсэн бүсгүй хинбэ гэдгийг нь олж мэддэг. Кимберли цагтаа залуу болон Шонток нар амьд үлдсэн хүмүүсийг нэг газар цуглуулan олж мэдсэн зүйлсээ хэлтэл мэдээж л бас л нөгөөдүүл нь итгэж өгдөггүй. Хүүгээ алдсан ээж болон өнөө багш Юженер энэ зүйлсээ одоо бойл гэдэл өрөөг орхон явж лифтэнд суух үед өнөө харт тамхичин залуу санаандгүй өхөнгөө алдах ба манайхан сүүдрээр нь нэгэн тэгээтэй хүн шиг зүйлс олж харна. Нүүнийг нь ямарваа нэгэн дохио хэмээн бодон яаран шууд лифт рүү гартал. Can you hear me? A man with hooks is gonna kill you. Өнөө би өөрөө амьдралаа удирдна гэд байсан багш залууч бараг үйлчгсэн орж ирээ цагдаа залуугийн бууг аваад өөрийгөө алхахаар хит будтал буу ногт сумгуу мэт л байдаг. Цагдаа залууч буугаа аван хартал дүүрэн сумтай байхан тэр.
Мэдээж зурагдсан зураг дарааллын дагуу багш залуугийн өөхөх цаг нь болоогүй байна л гэсэн үг. Жирэмсэн бүсгүйг олохын тулд худалдаагаасаа машиныг нь хулгай далдагдсан машин гэд бүртгүүлчихсэн байсан ба манай хэдэг ирэх хооронд жирэмсэн бүсгүйн ус нь гараад эхлэхэн тэр. Хянаж байсан цагтаан чи яран машиныг нь барин шууд эмнэлэг рүү явдаг. Амьд үлдсэн хэд маань нэг машинд суун бөөндөө жирэмсэн бүсгүүрөө явах замд өөрсдийн түүхээ ярихад бүгд л өмнөх ангийн ухдаг хүмүүстэй холбоотой жижигхэн аз тохиож үхлээс мултарцгаасан байхан тэр. Өөрөөр хэлбэл эхний ангийн амьд үлдсэн хүмүүс онгоцноос буугаагүй бол энэ ангийн амьд үлдсэн хүмүүс хэдийнэ үхсэн байх ёстой байж. Үүнийхээ араас манай Кимберлигийн ачаар 2 дахь удаага ч мөн үхлээс мултарч чадсан азтай нөхдүүд байсан байдаг. Тиймээс л энэ удаад хувь тавилан нь дахиж ямар ч боломж олгохгүйгээр нэг мөр дуусахаар л яваад байгаа мэт. Манай хэд энэхүү ярьж явж байгаад эмнэлэг явж буй жирэмсэн бүсгүй машинтай яг мөргөлдөнгөө алдах ба осолдсон ч ашгүй хэн ч үхээгүй бүгд амьд үлдсэн байдаг. Жирэмсэн бүсгүй машиныг жолоодож буй цагтаа яарч байсан тул цагтаагийн дуудлага өгчгөөд эмнэлэг рүү үргэлжлүүлэн явдаг. Манай хэдээс багш залуу ганцаараа бэртэн эмнэлэгт хүргэх ба бизнесвумен Кэт машиндаа гатсан байдалтай байдаг. Энэ айлынх нь хөөхөд яг түрэгний машинд мөргүүлэх гэж байхад манай хар тамхичин Гай ашгүй авардаг. Төд удалгүй мэдээний аль болон онцгой байдлынхаа ирэх үед Yeah, sure. I'll just put it on. Хэдий хэцүү зүйлс араасаа тохиолдож байгаа ч өнөө жирэмсэн бүсгүй эмнэлэгт хүргэгдэж яг л төрөх гэж байгаа тухай сонсож манай хэд ингээд л ашгүй бүх зүйл дуусах нь хэмээн баярлан эмнэлэг рүү яаран явдаг. Гэтэл гинтэл манай Кимберли дахиад л сэхэн амьдралах тасагт Каларжа нэртэй эмч өөрийг нь аврах гэж байгаагаар зөгнөл хардаг. Эмнэлэг рүү яаран ортол өнөө жирэмсэн бүсгүй ашгүй 9 минут амарчих ба манай хэд ч баярлаж байтал Кимберли гинтэл энэ жирэмсэн эмэгтэй киноны ихэнд болсон үндсэн осолд угаасаа үхээгүй буюу энэ үхлийн дараалалд огт хамааралхүйг санахан тэр. Тиймээс түрүүн бэртээд эмнэлэгт хүргэгдсэн багш залуугийн хэвтэж буй өрөөрөө очтол One of them killed by a Нийнхүү өмнөх ангиас үлдсэн цор ганц хүн болох Шонток үхэж энэ ангийн амьд үлдсэн хүмүүсээс манай Кимберли болон цагдаа залуу хоёр л амьд үлддэг. Манай Кимберли гинтэл өөрийн цус олсон гараа харснаа Каларжа нэмч нуур болон цагдаагийн машин гээд анханасаа харсан зөгнөл шинэ амьдрал нь өглөөг зогсоон энтер гэсэн нь тэр жирэмсэн эмэгтэй энтер огт биш өөрийнх нь тухай хэлж байсныг ойлгон цагдаа залууд хандан зөгнөлтөө харсан амийг нь аварч буй Каларжа нэртэй эмчийг дуудаарай хэмээн хэлснээ яран гүн гардаг. Базаад хэлбэл нөгөө оршуулгын газрын ахын хэлсэн шинэ амьдрал нь үхлийг зогсооно гэсэн нь өөрөө байсан ба цагаан машинтай усан живэд хэн нэгэн гарган авч эмнэлэгт авчран Каларжа нэртэй эмч амийг нь аварснаар үхлээс иргэн ирж энэ бүхнээ зогсоох боломжийг хэлсэн байдаг. Харагдсан зөгнөлүүд нь өөр ямар ч хүнийг биш шууд өөрийг нь л хэлээд байсан байдаг. Ингэснээр манай Кимберли шууд л гадаанд байх түрэгний машин цуугаад ус руу орох ба хамаг босон зүйлс нүднийх нь урдуур харагдан цагдаа залууч уснаас гарган авч Каларжа нэртэй эмч үхлээс нь иргэн авчирч зөгнөлүүдэд харсан бүх зүйлс нь яг л төгс болсон байдаг. Амьд үлдсэн хоёр маань ашгүй ингээд бүх зүйл дууслаа хэмээн нэхэл тайвшран инээлдэж буйн харагдана. Кадр солигдоход манай хоёр нэгэн айлд ирчихсэн байх ба энэ нь нөгөө машинтай осол хийх үед хэдийнэ өнгөрчихсөн нөгөө хар тамхичин залуу хүүг нь машин дайруулахаас аварсан айл байдаг. Ээж аав нь хүүгийн минь амийг аварсанд баярлаа хэмээн хоолнд урьсан байх ба мэдээж л бүүм нүхлийг ийм амархан хуурч гэж юу аах вэ? Яа улмал их занглаа, улмал их утга учиртай, улмал эвгүй болоод байна шүү те энэ ангиуд нь. Яг тэгээд энэ хүртэл сонссон бүх бамбарнуудаа баярлаа. Дараагийн анги нь удахгүй тул манайх юу гэх юм мэдж байгаа шүү те. Саба дараа л зүсгэлээ байж байгаарай.